Сайн байцгаана хүүхдүүд, өнөөдөр багш нь танарт Монголны баттгал хичээл орно. Үеэр таслан бич. Үеэр таслан бичгийн тулд эдгээр дарааллын дагуу ажиллах хэрэгтэй. 1. Хишгийн тоогоор үе бүтдэг гэдгийг байнга санах хэрэгтэй. Тухайн үгэнд хэдэн хишиг байгааг тоолох. Үгийн дунд хэдэн гээгүүлэгч байгааг тодорхойлох. Үгийг үйлэхдээ үйлэх загт нэг гээгүүлэгч байвал тэр гээгүүлэгчийн урдуур зааглан бичнэ гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь голын хэдэн хишиг үсэг байна вэ? А, И гэсэн 2 ихшиг үсэг байна. Тиймээс 2 үештэй үг. А, И гэсэн 2 ихшиг үсгийн дунд нэг гээгүүлэгч үсэг байна. Нэг гээгүүлэгч үсэг байвал нэг гээгүүлэгч үсгийн урдуур нь зааглан бичнэ. Үгийн дунд 2 гээгүүлэгч байвал 2 дахь гээгүүлэгчийн урдуур зааглан бичнэ. Жишээ нь олдох 1, 2. 2 ихшиг үсэг байгаа учраас 2 үештэй үг. А гэсэн 2 ихшиг үсгийн дунд Л, Д гэсэн 2 гээгүүлэгч үсэг байна. Тэгвэл 2 гээгүүлэгч үсгийн дундуур нь зааглаж өгнө. Ол, дох гэж зааглана. Үгийн дунд 3 гээгүүлэгч байвал 3 дахь гээгүүлэгчийн урдуур зааглан бичнэ. Жишээ нь үлдсэн гэсэн үгэнд 2 ихшиг үсэг орсон байна. 2 үештэй үг гэсэн үг. Ү, Э гэсэн 2 ихшиг үсгийн дунд Л, Д, С гэсэн 3 гээгүүлэгч үсэг орсон байна. 3 дахь гээгүүлэгчийн урдуур нь зааглаж өгнө. Үлдсэн гэж зааглана. Үгийн дунд 4 гээгүүлэгч байвал 4-р гээгүүлэгчийн урдуур зааглан бичнэ. Ö, И гэсэн 3 гээгүүлэгч байна. 3 гээгүүлэгч орсон учраас 3 үештэй үг гэсэн үг. 1-р үеийн Ö ихшиг үсгнээс 2-р үеийн Ö ихшиг үсэг хүртэл нэг гээгүүлэгч байна. Нэг гээгүүлэгч байгаа учраас нэг гээгүүлэгчийн урдуур нь зааглаж өгнө. 2-р үеийн Ö ихшиг үсгнээс 3-р үеийн И ихшиг үсэг хүртэл 4 гээгүүлэгч үсэг байгаа учраас 4 дахь гээгүүлэгч үсгийн урдуур нь зааглаж өгнө. Төрлөخت Ни гэж зааглана. Ихшиг авины тоогоор үе бүтнэ. Бих гэсэн үгэнд хэдэн ихшиг байна вэ? Э гэсэн 1 ихшиг байна. 1 үештэй үг. Үүл гэсэн үгэнд хэдэн ихшиг байна вэ? Үү гэсэн урт ихшиг 1 байгаа учраас 1 үештэй үг. Аймс гэсэн үгэнд хэдэн ихшиг байна вэ? Ай гэсэн 1 хос ихшиг байгаа учраас 1 үештэй үг.
урд их шиг хос их шигийг нэг их шиг гэж тоолно. Цэнхэр гэсэн үгэнд хэдэн их шиг орсон байна вэ? 1 гэсэн 2 их шиг орсон байна. 2 их шигийн дунд 2 гээгүүлэгч үсэг орсон. Учираас 2 дахь гээгүүлэгчийн урдуур нь зааглаж өгнө. Үгийг үеэр зааглахдаа таслаж бичгээс гадна босоо зураасаар тэмдэглэж болдог байх нь. Агаар гэсэн үгэнд хэдэн их шиг орсон байна вэ? Гэсэн 2 их шиг орсон байна. 2 их шигийн дунд нэг гээгүүлэгч үсэг орсон байна. Нэг гээгүүлэгч үсгийн урдуур нь зааглаж өгнө. ертөнцийн гэсэн үгэнд хэдэн их шиг орсон байна вэ? 1 2 3 3 их шиг үсэг орсон учраас 3 үедээ үг. 1-р үеийн туслах их шигээс 2-р үеийн их шиг хүртэл дунд нь 2 гээгүүлэгч үсэг байна. 2 гээгүүлэгч үсэг байгаа учраас 2 гээгүүлэгчийн 2 дахь гээгүүлэгчийн урдуур нь зааглаж өгнө. 2-р үеийн их шигнээс 3-р үеийн их шиг хүртэл дунд нь 2 гээгүүлэгч үсэг орсон байна. 2 гээгүүлэгч үсэг байвал 2 дахь гээгүүлэгчийн урдуур нь зааглаж өгнө. Бэлэгтэйгээс гэсэн үгэнд хэдэн их шиг орсон байна вэ? 1 гэсэн 4 их шиг орсон байна. Тиймээс 4 үедээ үг. 1-р үеийн их шиг үсгнээс 2-р үеийн их шиг үсэг хүртэл дунд нь нэг гээгүүлэгч үсэг орсон учраас нэг гээгүүлэгч үсгийн урдуур нь зааглаж өгнө. 2-р үеийн их шиг үсгнээс 3-р үеийн их шиг үсэг хүртэл дунд нь 2 гээгүүлэгч үсэг орсон учраас 2 дахь гээгүүлэгчийн урдуур нь зааглаж өгнө. 3-р үеийн их шиг үсгнээс 4-р үеийн их шиг үсэг хүртэл дунд нь нэг гээгүүлэгч үсэг орсон учраас нэг гээгүүлэгч үсгийн урдуур нь зааглаж өгнө. 2 их шиг үсгийн дунд нэг гээгүүлэгч байвал нэг гээгүүлэгчийн урдуур нь таслаж өгсөн байна. Энэ мөн адил яасан байна. 2 их шиг үсгийн дунд нэг гээгүүлэгч үсэг байвал нэг гээгүүлэгч үсгийн урдуур нь таслаж өгсөн байна. За 2 их шиг үсгийн дунд 2 гээгүүлэгч үсэг байвал 2 дахь гээгүүлэгчийн урдуур нь таслаж өгсөн байна. За энд 2 их шиг үсгийн дунд 2 гээгүүлэгч үсэг байвал 2 гээгүүлэгч үсгийн дундуур нь таслаж өгсөн байна. За энд мөн адил 2 их шиг үсгийн дунд 2 гээгүүлэгч үсэг байвал 2 гээгүүлэгч үсгийн дундуур нь таслан өгсөн байна. За энд 2 их шиг үсгийн дунд 3 гээгүүлэгч үсэг байвал 3 дахь гээгүүлэгчийн урдуур нь таслаж өгсөн байна. За энд мөн адил 2 их шиг үсгийн дунд
3 гээгүүлэгч үсэг байвал 3 дахь гээгүүлэгчийн урдуур нь таслан өгсөн байна. За мөн адилынд адил. 2 их шиг үсгийн дунд 3 гээгүүлэгч үсэг байвал 3 дахь гээгүүлэгчийн урдуур нь таслан өгсөн байна. Цагаанцхан үсгийн ангилал. Цагаанцхан үсгийн ангилал маань юунд хамаатай юм бол за энд гэхэд энэ Е-г зарим хүүхдүүд андуурах гэдэг тийм үү? Гээгүүлэгчтэй Е-г эндээс сэтгүүлээ хайгаад олъё. Е туслах их шиг дотор явж штт тийм үү? Тэгэхээр их шиг гэсэн үг тийм. Тэгэхээр цагаанлага үсгийн ангиллаа тогтоох хэрэгтэй ахныг уяарсан тулд их шиг үсгийн хооронд нь ялгах хэрэгтэй баг. Их шиг үсэг гээгүүлэгч үсгийн хооронд нь ялгах. За мөн адил их шиг үсгийг богино их шиг үсэг ба шүү дээ тийм ээ. За энэ үг байна энд. Эхлэл гэдэг үгийг хэдүүлээ үеэр зааглан бич. Гэсэн хоёр их шиг үсгийн дунд хоёр гээгүүлэгч үсэг байна тийм үү? Тэгэхээр яг хоёр дахь гээгүүлэгчийн урдуур нь зааглав гэдэг шүү дээ. Ишиг гэсэн үг бай. За гэсэн хоёр их шиг үсгийн дунд нэг гээгүүлэгч үсэг байгаа учраас нэг гээгүүлэгчийн урдуур нь зааглан өгнө тийм үү? За энд аав гэдэг үг маань хэдэн үгтэй вэ? Урт их шигийг нэг их шиг тооцдог гэсэн тийм ээ. Аав гэд нэг үгтэй үг энэ үеэр тасалж болдог болохгүй тийм үү? Дээж мөн адил нэг үгтэй. За энэ ч үсгий гэж байна. За үсгий гэдэг үгийг хэдүүлээ үеэр зааглан бич. Үсгий. Их шиг үсгнээс их шиг үсэг хүртэл дунд нь хоёр гээгүүлэгч үсэг байна. Хоёр гээгүүлэгч үсэг байвал яг хоёр дахь гээгүүлэгч үсгийн урдуур нь зааглаж өгнө тийм үү? За хоос их шиг харъя. Хоос их шиг айв. Мөн адил нэг их шиг тооцсон тийм ээ. Нэг үгтэй ихтэй гэдэг үгийг харъя. За их шиг үсгнээс их шиг үсэг хүртэл дунд нь хоёр гээгүүлэгч үсэг байна. Тэгвэл хоёр дахь гээгүүлэгч үсгийн дундуур нь зааглаж өгнө тийм үү? Сойр гэдэг энэ маань нэг үгтэй үг тийм үү? Бууд гэдэг нэг үгтэй үг мөн адил задрахгүй гэсэн үг. За ингээд цагаанлага үсгийн ангиллаа бүгдийг тогтоогоод авах юм бол үеэр зааглан бичгтээ алдахгүй болох нэ. Гэрийн даалгавар. Үеэр таслан бичээрэй. Судлаачид малчин, саруулхан, боловсрол, зохиогчийн зөвшөөрлөөс гэсэн үгнүүдийг үеэр таслан бичээрэй.